Бидний хүрээлэн буй эргэн тойронд маш олон төрлийн зүйлс цаг минутанд болж өрнөж байдаг. Зарим зүйлсийг бид амьдрал дээр өөрчлөлт хамгаалахын аргагүй. Өнөөдөр бүгдээрээ сансаргуу гинтийн зүйлсэр дүүрэн хачин чигтээ золгүй болоод талаар ярих болно. Та бүхэн манай лимитгүй суугтай ойрхон байснаар амьдрал ямар үнцэнтэй вэ гэдгийг багахан ч гэсэн ойлгох болов гэж бодож байна. Та бүхнээс муу зүйлс холуур байж, эрүүл сарвал урт удаан сайхан бүхнийг хүсье. Лимитгүй. 2018 онд Америк нэгдсэн улсын баруун үндэсхийн агаарын зам дээр Boeing 737 онгоцны зүүн хөдөлгүүр 10,000 м өндөрт дэлбэрчээ. Энэ дэлбэрэлтийн улмаас онгоцны цонх хагарахад онгоцон зорчиж байсан Jennifer Ryan-ы цээжин бийсг нь цогоор татагдан гарчээ. Зорчигчид болон онгоцны багийн түүнийг аврахаар бүгд татаж оруулахыг хичээсэн боловч тэрээр маш хүчтэй салхин цохиулан татгцаар байлаа. Онгоц тэр даруй яаралтай буултгийн газардан Jennifer-ийг эмнэлэгт хүргэсэн ч тэрээр маш хүнд гэмтэл аван харамсалтай нас орчээ. Энэ остоос үүдэн онгоцны аюулгүй байдал, мөн онгоцны цонхны бат бөх байдал гэх мэт маш олон зүйлсийг дахин сайн хянах шаардлагатайг сануулсан. Мэдээж маш харамсалтай энэ хэрэг нь техникийн үзлэг шалгалт дутуу хийгдснээс маш олон хүн амир сэтгэх боломжтой байсан. 2018 оны 6 сарын 15-нд Индонезийн хойд Тоража бүсийн Сулавеси арал дээр 40 настай Сеймэн Кондура ээжийнхээ оршуулгын ёслолд оролцож байжээ. Тухайн орон нутгийн ёс уламжлалын дагуу оршуулга нь дуу хууртай, бүжигтэй, яг л баяны үйлчлэг шиг болдог байсан. Гэвч харамсалтай нь авсыг өргөж явах үед хулсан шат хугарч авсыг өргөж явсан Кондура дээр дарж унжээ. Кондура маш хүнд бэртэл аван яаралтай эмнэлэгт очсон ч харамсалтай нас орсон байна. Тэрээр одоо ээжтэйгээ хамт илүү сайхан газар байгаа гэж найдаж. Гэвч маш хуучны энэ ёслолд ямар нэгэн шинжилэл хийх хэрэгтэйг энэ золгүй явдал сануулж байна. Хэдий уламжлалт зан үйлч гэсэн хамгийн түрүүнд аюулгүй байдал чухал гэдгийг бид энэ нэргээс харж байна. 2024 онд Энэтхэгийн Раужи хотод Vistex Asia компани ойн баярыг тэмдэглэх арга хэмжээ болжээ. Энэхүү арга хэмжээн дээр гүйцэтгэх захирал Санжай Шах мөн компани ерөнхийлөгч Вишванат Ражу Датла өргөж тайзаар доош бурж ирэх сонирхолтой хөтөлбөртэй байлаа. Гэтэл тэднийг бууж ирэх үед тайзны тороос тасарч 5 метрийн өндрөөс тэр хоёр тэнд хүрэлцэн ирсэн нийт ажилчин албан хаагчдын өмнө унсан. Нийт 700 гаруй зочид төлөөлөгчд байжээ. Гүйцэтгэх захирал Сонж газар дээр нас барсан, харин Вишвант маш хүнд бэртэл авсан. Энэхүү хэргийг цагдаа нар шалгаж хамгийн гол нь аюулгүй байдлын зөрчил илэрсэн гэсэн. Энэ газрын тайз өргөгчийн тороос хангалттай арчилгаа хяналт хийгддэг байжээ. 2018 оны 1-р сарын 29-нд Энэтхэгийн Мумбай дахь эмнэлэгт тус хотын оршин суугч Ражеш Мару Хамадна асарч байв. Эмнэлгийн өөрчлөлт түүнээс металл хүчил төрөгчийн цилиндрийг MRI өрөөнд оруулахыг гуйжээ. Мару нэлээд эргэлзсэн ч өөрчлөгч эмэгтэй MRI машин унтарсан айх хэрэггүй гэж ятгсан байна. Гэвч үнэндээ MRI-гийн машин унтраагүй хүчтэй соронзоо орон идэвхтэй байсан ба цилиндртэй хүчил төрөгчийг өөрлөгөө маш хүчтэй татах явцад Мару бас хамт татагдсан. Яг энэ үед хүчил төрөгчийн цилиндр онгойж Мару хит их хүчил төрөгч амьсгалснаас болж нас орсон. Хүчил төрөгчийн хит концентрац нь нүүрс төрөгчийн давхар эхлэлийг зайлуулж зүрх рүү очих цусны туталд хүргэсэн байна. Энэхүү осол эмнэлгийн аюулгүй байдлын дүрмийг чанд мөрдөх ёстойг сануулсан. Ерөнхийдөө MRI өрөөнд металл оруулахыг хориглодог боловч хариуцлагагүй ажилтны улмаас ийм харамсалтай зүйл болжээ. 2012 онд Орегонд 14 настай Эшли Лонг нэгэн үйлчлэгт хүрэлцэн ирсэн байв. Тэнд ирсэн хүмүүс гээлий сорон амьсгалж дуу хоолойгоо өөр болгож хөдөлгөөр шийджээ. Эшлид энэ санаа нь ихэндээ нэлээд таалагдаагүй эргэлзсэн ч найзуудынхаа хятгалах шахалдаар гээлигээр их хэмжээгээр амьсгалжээ. Сорсныхоо дараа тэрээр өвдөлт мэдэрч өөр нэгэн өрөөнд унсан байна. Найзууд нь түүнийг согтсон гэж бодсон нь үнэхээр том андуурал болж Эшли Лонг гээлийн эмболи буюу судасны бүгдөөс болж цус харуулж нас оржээ. Зүгээр нэг нарийж хөгжүүлэх зорилгоор тоглосон энэхүү тоглоом үнэхээр харамсалтай бас нэг охиныг хүлд өргөжээ. Тиймээс тоглоом наадам хийхдээ та нар маш болгоомжтой байх хэрэгтэй шүү. Зарим тоглоом харахад аюулгүй мэд боловч цаана бидний мэдэхгүй маш олон эрсдлийг дагуулж байд юм байна. Тэгэд гээлийн ховор тохиолдолд үхэл төрөгдөг учраас энэ тоглоомоос ер нь татгалзах хэрэгтэй. 2011 онд Техасын Эрлингтон хотод Шэнин Стоун хүүтэйгээ хамт нэгэн бейсболын тоглолт үзэж байв.
Тэрээр хүүгээ баярлуулахын тулд бейсболын тоглогч Жош Хэмилтоноор өөрсдөд рүүгээ бөмбөг шийдвүүлжээ. Шэнон бөмбөгийг барихаар хашлага дээгүүр бүхийхдээ тэнцвэрээ алдаж 4 метрийн өндрөөс бетон газар тунсан. Хажууд нь байсан хөгжөөнд дэмжих түүний туслахыг оролцсон боловч харамсалтай нь барьж дийлээгүй байна. Хөөрхий эцэг Шэнон газар дээр нас барсан. Энэхүү осол нь альва спортын арга хэмжээний үзүр үйлчлэгээ цэнгэлэг талбайд аюулгүй байдлын стандартыг дахин сайжруулах ёстойг бидэнд харуулсан. 2023 онд Италийн Бергамо дахь бэлтгэний өгүүлбэрт 74 настай Жакомо Чапарини Грана Падана гэдэг дугуй бэлтгэний гадна талыг цэвэрлэдэг автомат цэвэрлэгч роботыг шалгаж байв. Гэтэл гинэт шалнаас тааз хүртлээр 10 үедээ тавиурууд нурж 1600 ширхэг, нэг тус бүрэн 40 кг жинтэй Грана Падана бэлтгэг металл тавиуруудтайгаа түүн дээр дарж унжээ. Мэдээж хэрэг ийм их хүнд жинтэй бэлтгэнүүд түүн дээр дарж унсан тул Жакомо хүнд бэртэл газар дээр нас барсан. Аврагчид түүний цогцыг гаргаж авахд 11 цагийг зарцуулсан. Энэхүү үйлдвэрийн осол нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийн бат бөх байдал, аюулгүй байдлын шалгалтыг тогтмол хийх ёстойг автомат систем ч гэсэн эрсдэл дагуулж болдог юм шүү гэдгийг сануулж байна. (2018) оны 3 дугаар сарын 18-нд Аризонагийн Темп хотод оройн 10 цагийн үед Uber-ийн хиймэл оюун ухаанд өөрийгөө жолооддог такси 64 км/цагийн хурдтай явж байхдаа 49 настай Эйлен Хербергийг мөргөжээ. Эйлен дугуйтайгаа явган үеийн гарцаар зам хөндлөн гарч ирсэн. Машин дотор гинтийн ослын аюулгүй байдлын жолооч Рафаэль Васкиз байсан ч осол гарах үед уцаа оролдож байсан тул ямар нэгэн хариу арга хэмжээ авч чадаагүй байна. Машины мэдрэгч явган зорчигчийг илрүүлээгүй ба харамсалтай нь Эйлен газар дээр нас барсан. Энэ ослын дараа Uber компани өөрийгөө жолооддог такси хөтөлбөрөөр зогсоосон. Энэ осол нь хиймэл оюун ухааны хязгаарлагдмал байдал хүн хоёрын ялгаа хэрэг зөрүүтэй байгааг сануулсан. 2010 онд Австралийн Сидней хотод 19 настай Сэм Баллард найзуудтайгаа дар сууж байхдаа найзуудаа хөгжөөхөөр зүлгэн дээр явж байсан нялцгай биетнийг идсэн. Хэд хоногийн дараа түүний хөл өвдөж, толгоо нэргэж, яалтчгүй эмгэгт хандсан. Сэм Red Lungworm disease буюу харах мэрэгч амьтдаар халддаг шимэгч хорхооноос үүдэлтэй ховор төрлийн өвчнөөр өвчлсөн ба нялцгай биетэд байсан шимэгч хорхоо түүний төв мэдрэлийн системийг гэмтээж 420 хоногийн комд орж саадсан байна. Сэм 8 жилийн дараа буюу 27 настайдаа нас орсон. Түүний хэлсэн сүүлчийн үг нь ээжээ би чамд хайртай гэжээ. Дээр дурдсан шиг манайхаа тоглоо наадмыг хийхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй шүү. Амьтан шавж гэлтгүй ямар нэг амьтны цус, мах зэргийг түүхийгэр нь хизээж буй хэрэглээрэй. Тэдэнд илрээгүй хичнээн мянган өвчин, хичнээн аюул нууж байгаа бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр өөрсдөө битгий имэрчлэлд оруулж мөрөөдөж наригж байгаараа манайх. 2024 оны 6 сарын 18-нд Индонезийн Понтианак хотод нэгэн эмэгтэй фитнес залны гүйлтийн зам дээр гүйж байв. Эмэгтэй альчуураар нүрээ арчигж гүйлтийн замнаас буухдаа тэнцвэрээ алдаж зогсоогүй байсан гүйлтийн зам дээр унсан. Харамсалтай нь эмэгтэй хойшоогоо шидэгдэж 60 см-ийн зайд байсан онгорхоо цонхоор доошоо унсан. Фитнесийн зал 3 дугаар давхарт байсан учраас тэрээр маш хүнд бэртэл аван эмнэлэгт өргөгдсөн. Түүний бэртэл маш хүндээсэн учраас тэрээр эмнэлэг дээр очиод нас орсон. Энэ харамсалтай хэрэг мөн адил үйлчлэгчтэй аюулгүй байдлыг хангаагүй фитнес зал мөн болгоомжгүй азгүй тохиолдолд амь өргөцсөн нэгэн эмэгтэй түүх. Тэгэхээр та бүхэн дараа гүйлтийн зам дээр гүйхдээ ард талд чи яг юу байгааг сайн харж байгаарай гэж миний зүгээс чин сэтгэлээсээ захив. 2015 оны 10 сард Лас Вегас хотод байрлах соёлын эмчилгээний ажилтан 24 настай Челси Эйки Салмон соёлол хаагдсны дараа ганцаараа залуужуулах эмчилгээний бүхээг ашиглахаар шийдсэн. Тэрээр шингэн азотын бүхээгт орон нас барсан байхыг нь маргааш өглөө хамтран ажилласад нь олоод 911 рүү залгаж мэдгдсэн. Челси хүчил төрөгчийн дутагдал мөн азотын хит их алдагдлаас болж амьсгалах боломжгүй болсон гэж үзсэн. Аюулгүй байдлын хяналтгүйгээр ийм төхөөрөмжийг ганцаараа байх үедээ ашиглах нь үхэл дүрхсэн. Эмчилгээний төхөөрөмжийг зөвхөн мэрэгжлийн хяналтанд ашиглах ёстой. Тэгэхээр ганцаараа байх үедээ хизээж буй хэрэглээрэй. 2019 оны 4 сарын 10-нд Кайл гих залуу Honda Odyssey маркийн машинаасаа теннисний хэрэгслээ авах гэж байв. Тэрээр залхууран арын суудлын дээгүүр даван багаснаас юм авах яг тэр үед арын суудлын цоож нэгдэж түүнийг даржээ. Тэрээр дуу хоолоогоор нь таньдаг утасныхаа функцийн ачаар 911 рүү залгаж чадсан.
Тэрээр хэлэхдээ би огтхонч тоглоогүй байна. Би арын судалдаа даруулчлаа. Хэрвээ би өвхөл намайг ээжд нь хайртай байсан шүү гэж хэлээрэй гэжээ. Үүнийг сонсон 911-ийн оператор түүнийг ойлгож илүү асуултууд асуугаагүй байна. Цагдаа нар Кайлиг арай гэж олоход тэрээр алилтын нас барсан байжээ. Дараагийн удаа та бүхэн машиныхаа арт талаас ямар нэгэн зүйл авахдаа битгий салхуураарай гэж шинэ сэтгэлээс хүсье. Мөн дараа цагдаад хандахдаа өөртөөгөө байршилт хаягийг тодорхой өгч сураарай. 2022 оны 6 сарын 9-нд Энтхийн Райпал тосгонд 68 настай Майя Мурму ус авч явахдаа заанд дайруулжээ. Заан түүнийг хөөж гიშгэлсэн ба Майя маш хүнд гэмтэл ав эмнэлэгт хүрэгдсэн ч нас барсан. Хамгийн ачиргалтай нь тэр оройн түүний цогцыг чандарлах ёслолын үеэр заанууд дахин дайрч цогцыг нь гимтээж байшингуудыг сүйтгэсэн. Заануудын ийм түрэмгий зам бол ховор тохиолддог учраас ямар нэг зүйл тэднийг уурлуулсан байж болзошгүй гэж таамагласан. Зэрлэг амьтан адгуус бол адгуус шүү. Энэ хэрэг манай амьтан дайруулж нас барсан 5 дахь хэрэг болж байна. Өмнөх тохиолдлууд гэх юм бол сэлэн загсны дайралт, гризли баавгаан дайралт, пирана загсны дайралт, усны хүрээний дайралт гэх зэрэг хэрэгүүд байгаа. Хэрвээ та бүхэн үзээгүй бол манай өмнөх бичлэгүүдийг сонирхож үзээрэй. Мөн манай сувгийг дэмжин subscribe дарж, лайк дарж, мөн бичлэгтэй холбоотой санал сэтгэлээ доор заавал бичүүлдэгээрэй. Би бүгдэнд заавал хариулахыг хичээнэ. Тэгээ удахгүй бүгдээрээ 100 мянгуулаа болоод илүү олон сонирхолтой хэрэгүүдийн талаар ярилцгаая. 2022 онд Брүүклиний нэгэн байрны хяналтын камерын бичлэгт нэгэн орон гэргүүхэн хог хайдаг хоол руу орох гэж байна гэж харагдсан. Гэхдээ бичлэгийг сайн харвал тэр орон гэргүүхэн биш, тэр байрны оршин суугч байсан ба түлхүүр юм уу ямар нэг зүйлээ хайж байна гэж хажуугаар өнгөрсөн болиулахыг оролцсон хүмүүст хэлсэн. Тэр хоёр хүн болиулж чадаагүй ба хэдхэн цагийн дараа тэрээр хогийн савны хэсэгт даруулж нас барсан байхыг олсон. Хэрвээ та бүхэн ямар нэг зайлшгүй зүйл тохиолдвол сөөх юм уу тэр хэсгийг хариуцсан албаагчдад цаа зовлтгүй мэддэж илүү сайн зөвлөгөө аваарай. 2017 онд бид энэ бичлэгний дээр дурдсан ээжийнхээ шарил даруулж нас бардаг хэрэг болдог Индонезийн Сулавеси арал дээр Акбар Салубир гэх залуу далдуу модны тос цуглахаар явсан. Бүхэл бүтэн 24 цаг өнгөрсөн боловч тэр гэртээ ирэхгүй байсан учраас ар гэрийнх нь саа зовоод цагдаад мэдгдсэн. Цагдаа нар тэр дараа ирлийн ажлаа эхлүүлж питон гэдэг төрлийн авраг могоог олсон. Могоог харахад анцшгүй нэгэн том зүйлийг залгисан байсан ба түүнийг барин задлж үзэхэд харамсалтай дотроос нь Акбарын цогцос гарч ирсэн. Энэ хэрэг нь Индонез улсад анхны могоонд бариулсан хэрэгээр бүртгэгдсэн ч манай сувгийн одоогийн байдлаар 6 дахь амьтны халтгад төрсэн хэрэг болжээ.